ертөнцийн эснийг өргөмжлөн хүндэтгэхээр сүмд очиод утгагүй юм хийхээсээ болгоомжлогтун. Тэнэг хүн буруу зорилгоор өргөл өрхтөө ёрын үйл хийж байгаагаа үл оошин. Тэгсэнд орвол зөвхөн түүний сургаалыг сонсоод л гарч ирсэн дээр. Бүхнийг бүтээгч, бүхнийг захирагч ертөнцийн эзэн рүү бид хандаж байгаа учраас үнийг авахаарч түүнийг хүндэтгэн магтахдаа сэтгэл хөдлөлөөр биш харин чин үннээр хандах нь чухал. Олон удаа бид махин дууны дараа эсвэл сургаал сонсож дуусаад сэтгэл сайхан болчихлоо гэж дуалддаг. Гэтэл тэр магтаалын үгс аялгуунууд нь бидний сэтгэлийг засахын тулд биш харин зөвхөн түүнд хандсан магтаал түүний хоёр талтай эртээ сэлэн мэд үгс нь биднийг засаж залруулахын тулд хэлэгдсэн гэдгийг орхитуулдаг. Ингэж хандаж байгаа сэтгэл хөдлөл болгон аюултай. Яагад гэвэл бид нийлгүүгээр ертөнцийн эснийг биш харин өөрсдийн мэдрэмжээрээ түүнд хандаж эхэлдэг. Хэрвээ өнөөдрийн магтаал сэтгэл хөдлөсөн бол бид мөнхийн эзнийг ойр байна гэж боддог. Харин маргааш нь юу ч мэдрэхгүй бол тэрээр холдсон мэт санагддаг. Гэвч ертөнцийн эзний бидний мэдрэмжээр хэмжигддэг нэгэн огт бишээ. Жинхэнэ магтаал хүндэтгэл бол сэтгэлийн хөдөлгөөнөөс давсан дуулууртай байдал юм. Магтаал нь би юу мэдэрч байгаа нь вэ гэдгээс илүү бидний ертөнцийн эзэн маань хэн бэ гэдэгт төвлөрч байх нь чухал. Бид мөнхийн эзнээ магтаж байна уу? Эсвэл магтаалаар дамжуулан бид нар өөрсдөө сэтгэл санаа сайхан болохыг мэдрэхийг хүсэж байна уу? Хэрвээ магтаал зөвхөн сэтгэлийг тайвшруулах хэрэгсэл болчихвол бид ертөнцийн эзэн дээр төвлөрөх биш харин түүнийг хэрэгсэл болгон хувиргаж байна гэсэн үг. Тийм учраас дараагийн удаа махин дуудуулахдаа миний сэтгэл юу мэдэрч байгаагаас үл хамааран зөвхөн таал магтаалыг авах зохистой нэгэн учраас би таны махин дуулж байна, махтан хүндэтгэж байна гэсэн хандлагатай байх нь чухлаа. Жинхэнэ магтаал бол сэтгэл хөдлөл мэдрэмжээс төрдөггүй харин ертөнцийн эзэн өөрөө үл үзэгдэх сүнс учраас түүнийг хүндэтгэх сэтгэлтэй хүмүүс бас л ариун сүнснийхин хүчээр үнэн чанарын дагуу түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Ийм учраас мөнхийн эзнийг магтан хүндлэхдээ та өөрийнхөө төлөө биш харин түүнд чин сэтгэлээсээ ариун сүнснийхин хүчээр үнэн чанарын дагуу зүр сэтгэлээ зөв байлгахыг сурах нь чухал. ертөнцийн эзэнд ам өчиг өгөхдөө олон юм ярьж хоосон үг бүү алдаарай. Яагад гэвэл ертөнцийн эзэн өөрийнхөө ертөнцид оршин байхад хүн та энэ дэлхийд байдаг учраас аль болохоор цөөхөн үг хэлсэн дээрээ хар дарж зүудлэх нь хит их санаа зовсны шинж болоо. Үнчлэн олон үг ярих нь тэнэг хүний шинж болоо. ертөнцийн эзний өмнө амлснаа хурдан билүүлж байх тун тэнэг хүн түүнд таалагддаггүй. Тиймээс түүний өмнө амлсан бүхнээ гүйцэлдүүлж байх тун эс тэгвэл анханаас огт амлаагүй байсан дээр хүн зүүдээ захирч чадахгүй ч гэлээ хэл яриагаа тэр дундаа ертөнцийн эзэнтэй ярих яриагаа захирч байх нь их чухал. Яагад гэвэл бидний ертөнцийн эзэн хэрэгцээг хангагч, хүсэл биелүүлэгч биш харин бүхнийг захирагч, шудрах шүүгч гэдгийг санах хэрэгтэй. Иймээс ертөнцийн эзэнтэй ярихдаа хүндэтгэлтэйгээр хандан олон үг урсахгүй эсвэл уран илтгэл тавьж байгаагаар биш харин зүр сэтгэлийнхээ гүнээс чин үнээр түүнд итгэж найдах нь чухал. Хэлсэн үгнээсээ болоод ертөнцийн эзний өмнө бүү буруутаарай. Түүний өмнө ам алдчихад дараа нь сүмийн ахлагч дээр очин би хэрэггүй л ам гарлаа. Хэлснээ буцааж авъя гэхийн хэрэг алгаа. Хэлсэн үгнээсээ болоод та ертөнцийн эзнийг хэлгэнүүлэн урдын хийсэн бүх зүйлээ устгуулах хэрэг юу байна? Олон янзын зүүд холилдвол утгагүй байдгийн адилаар олон үгч бас утгагүй сонсогддог болоо. Тиймээс дэмий үг ярихын оронд ертөнцийн эзнийг өргөмжилж байх тун. Бидний хэлж ярьж байгаа үг болгон ертөнцийн эзний өмнө яах аргагүй хариуцлага хүлээдэг. Хүн амархан ам гардаг, ялангуяа сэтгэл хөдлөсөн үедээ. Магтаалын үеэр ертөнцийн эзэнтэй ярьж байхдаа би ингэн, би тэгнэ, би ийм болно, ингэмээр байна гэж ам гардаг. Тэгснээ дараа нь би зүгээр сэтгэл хөдлөлөөр хэлчихсэн эсвэл бүр юу хэлж ярьснаас сандгүй. Ийм хайхамжгүй байдлыг ертөнцийн эзэн хүлээн зөвшөөрөхгүй. Ийм болохоор мөнхийн эзэн бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг биш харин бидний үнэнч байдлыг ажиглан хардаг. Утгагүй хоосон үг ярих ямар нэг мэдрэмж, сэтгэл хөдлөл нь хийсвэр байдал юм. Бид сэтгэл хөдлөл мэдрэмжээс үүсэлтэй хий хоосон үгсийг түүн рүү шитгэхийн оронд ертөнцийн эзэн таалагдахын тулд ярьж хэлж байгаа хянаж хэлсэн үгэндээ эзэн болж ариун сүнснийхин хүчээр түүний үнэн чанарын дагуу түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Мөнхийн эзэн минь амнаас минь гарах үгс бүр сэтгэл хөдлөлөөр биш
үнэнч дуулууртай зүрх сэтгэлээс танд хандаж байхыг бидэнд заагаач. Хэлсэн үгэндээ хариуцлагатай байж зөв зүйлд амлсан амлалтаа биелүүл хүчийг бидэнд өгөөч. Хэл яриагаа захирч зүрх сэтгэлээ даруй байлган таны хүслийн дагуу танийгаа магтаж хүндэтгэж байхад нь сургаач. Биднийгээ сургаач. Есүсийн нэрээр ярьлаа. Амен.